Тэгээд үлсэхгүй юмсандаа гэд хоол хийж өгдөг байсаа. Хэцүү үүдэг надад. Ялангуяа би өглөө босоод үлэн дээр юу ч хамаагүй идмээр байдаг. 1 2 Тэндэд хийх гэж байгаа бол төвшин гэсэн промо кодыг ашиглаад 20% бонус, 50 центийн урамшуулал, мөн төвшин гэж giveaway хэсгээс хайгаад надаас зарлагдж байгаа гифтүүдэд оролцох бүрэн боломжтой байна. Тэндэд хийхдээ манайхан промо кодыг ашиглаж эдгээр бонусуудыг заавал авахаа мартуузаа. Мөн бичлэгэн дээрээ лайктаарч subscribe хийхээ мартуузаа. Энэ хоолыг би зохиосон яг 1997 оны намар. Ер нь бол ингэсэн юм аа. Хоол хийж байгаа байхгүй. Тэгэд инхээ мантуутай шарсан үхрийн мах идмээр байна гэсэн. Тэг өөрөө ер нь хийж агаад за минийэр гоё хийдэм чи хийж гэсэн байхгүй. Тэснэ одоо надруу сон харж мараа. За хүний амьдрал баялаг л та. Бид анхны жоохон царайг нь харуулъя. Ингээд инхээгээ махнуудаа юм нингэн том хийчихсэн байна. Энэ өөхнүүд бол надад арай л амар харагч. Заахт учир нь олдохгүй. Яаж ч төвшөө гоё бол хийдэг л дээ. Ийм өгөнд бол эртчүүд итгэж болохгүй. Зүгээр нэрчин. Цэвэн бас гоё идэг. Та мэдхгүй юм. Өглөө 8-д хоол байж цогсоор ороод ийл хаассан юм дээ. Ганц л удаа. 2 удаа. Урагч хийлээ. Дарыг тэр явцаа. Би юу барих босоод ирв. Бүгдгүй би сая ямар ч утгагүй юм барих босоод ирв. Зүгээр хар өнгийн перц авах гэжсэн. Энэ тэгтээ товоонд биш байх шиг байна. Яг ингэж бол шарагдах ёсгүй. Энэ бол одоо нөө махныхын шүүс нь амар гарч ирээд хар шилжил юм болоод байна ер нь. Нэг ингэж тооцоолог альсгүй гал нь жоохон багадж байна. Энэ oyster sauce гэдэг юм чи яг юунд зориулагдсан? Ня. Удахгүй энэ хоёр одоо 3 сарын дараа хоол идээд эхэлнэ. Манай хоёр. Гэтэ нэрнгэсэн инхийг өглөө эрт бэлтгэлтэй. Бэлтгэл саксны бэлтгэлээ хийгээд манай чи завгүй юм байсан. Бэлтгэлээ дуусаад шууд сургууль руу хичээл рүү явдаг байсан. Тэгээд үлсэхгүй юмсандаа гэд хоол хийж өгдөг байсаа. Одоо надаас бас нэг хоол нэхэд байгаа юм. Би нэг эмээгийн хийж өгдөг байсан. Том төмстэй луунтай ийм яг энэ шиг хэрч зүгхрээ махтай тийм хоол байдэ. Тэрийг бас инхээ зүйл хийж өгсөн чинь гоё болсон гэдэг. Тэрийг ер нь бас ойрхон нэхэд байгаа. Тэр нь яхаа тэгж байгаа хийж өгнө. Ирэх 100 муунаас гадаа гоё дулаа орохоор. Харин ногоон альчаар нэг арч болох юм уу?
Филетик. Баярлалаа. Алтар филетик ашиглаж чаддгүй. Би нэг юм жоохон өвсөдийтэй. Ер нь хэцүү гэдэг надад. Та нарт яг нэг юм мэдж байгаа юм чинь давтж хэлэхээр юм хиймэргүй санагддаг байна. Чи наа мэдхгүй гэж бодсон. Заримдаа инхийг идчихмээр байдаг. Хоёр хүүхдээ бас ялгаа байхгүй. Ялангуяа би өглөө босоод өлөн дээр юу ч хамаагүй идмээр байдаг. Хайж хайгаад идчихв. Өш нэрээ налахаас битээр гоё боорцог олсон. Тэрийг бас та бүхэнд харуулъя. Энэ ийм хэрцэн гурил заяа. Тэгээд ийм хоёр төрлийн боорцог гаргадаг газар байлээ. Тэгээ нэг килэн 7000 төгрөг. Сонгонтой чихэртэй. Ч хоёр гарч ирнэ. Энэ одоо өчигдөр би энэс 1 кг авсан. 500 г-ыг бол яг үндэ идчих. Энэ нэг цагаан ус ингээд дүүрэн 500 г. 500 г. Нөгөө ингээ 2. Чихэртэй нь бол бүр дуусчих. Чихэртэй гоёс. Надад нь сонгонтой нь гоё. Энэ амт нь энэ халуун дээр арай дэндүү байсан те. Яг дөнгөж гаргааш дуудлаа л. Oh my god. Ингээд хөр би таргалахгүй байх. Яа, сүсэг гүйт тэрийг байна. Өөр гэдэг чинь надаас юу олж илрүүлдэг. Өөр юм үү те. Өөр тэгээд бусд нь яг хотод байдаг юм. Хэрцэн гурил нь бас таалагдаад байгаа. Цөөхөс ч айгүй гоё болж байна. Тэг би төвшөөгийн цайгаас идмээр л. Даанч би цөөхөн амьдралдаа хийж үзээгүй. Ерөнхийдөө хийхээс жоох айгаад байгаа. Энэ манайх ийм боорцог шүү. Хаант харуул бүр идчихдэг настай. Үнэхээр гоё. За хоолны хувьд ингээд буцалж байгаа. Энд гэхдээ шарсан гэхээсээ илүүтэй тос багтаа учраас яахгүй нөө. За энэ залуу амандаа соосогтой. Түрүүн ууртаа түрүүндээ соосогтой. Инхлэн гэж мэдхүү гэж. За энд манай гэрийн хоёр гүнж. Өөди. Түрүүж ингээд томоотой хөвцсөн. Одоо бас нэг жоохон үг дуурах цаг нь болсон баха. Одоо би үлсэж байна. Миний хүү юу? За ярээ үзэлч хүнийг. Ам хөөчдөр юу зөөдлсөн гэлээ? Байхгүй. Байхгүй. За тэгээд хоол болохоор хоолоо харуулъя. Фейлдэж магадгүй. Орцны хувьд бол угаасаа хар перц давс хийсэн. Сонгон саримсны иш, жоохон сой соус. Өөр юм хийгээгүй. За одоо нөгөө нэг бахан шүлэн ширгээд дайжгүй болж байна. 11 өнгөрч байгаа юм байна.
Одоо манай хоёрын гадаагаар л унтах цаг төхөж байгаа юм байна. Галан жоохон зөөлдөөд. Тэг хүлээцгээе да. Энэ бол нэг 2 сая нэр бол болчихно. Манай ихнэр хөөлчлөх юм бахөө. Хараа би хөөлч боллоо. Сан хоолны төгсгөлийн шоу парт болох. Манто. Зэ. Ингээд нэг 5 орчим минутын дараа амсаа үзэхэд ер нь фейлдсэн байна байхаа. Эмхтэн гэсэндээ манай охин бас яг л эмхтэлэг үйлнэ. За ийм хоол болсон. Одоо гэс нэг бахан амсаад зүгээр гэс үнэ хийж. Үнэ. Тэгээд бичлээ дуусгал. За. Их гоё өмөртөж байна. Яа, 5 ганцтай буудлын хаал идэж байгаа. Мөний яриад нүг тоглоод нэг хүн. Үнэ. Би амсаа. Өөрөө гайхсан. Би энэ тийм амтай байгаа. Ясгүй дээ манайхаа. Тэгвэл жижигхэн. Хүмүүс харин бүдүнгээ бодчихвол яах юм? Жижиг хаалгаа. Дэжгүй. Нэг амар дэжгүй. Мадалаа гоё. Удаад явахтай би чамаа судаа гүнүнэ. Тудаад гарах чамтай даваа дуудаад үдидэ. Тудын урсгал шиг гойхон асиг нөөнэ. Тудын гэршиг нэг итгэхийг нь дальчахгүй юм.